Амьдрал бидрээр юу хэлэх гээд байна вэ гэдэг асуулт бидний өөрсдөөс асууж болох хамгийн хүчтэй асуултуудын нэг. Тэрний оронд бид нар амьдралаас юу хүсэж байгааг л бодоод байдаг. Эсвэл амьдралаас юу хүлээгээд байгааг боддог. Амьдралаар юу хэлэх гээд байгаа гэдгээ боддог. Гэхдээ яг эсрэгээр байна шүү дээ. Амьдрал чамаас юу хүлээгээд байна? Амьдрал чамаас юу хүсэж байна? Амьдрал чамаар юу хэлэх гээд байна гэдэг зүгээр ингээд байрлалыг нь сольчиход л нэлийн хүчтэй асуулт болчихж байгаа. Тэгээ энэ яг юуны талаараа гэхээр эцээцэд ерөөсөл бид нар өдрөө болгон цаг болгон мөч болгонд бидний урд биелүүлэх хэрэгтэй, биелүүлэх ёстой тийм зорилт даалгавар байдаг. Ерөөсө тэр даалгаврыг биелүүлэхийг л амьдрал шаардаад байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ сэдвийн талаар яриа. Тэгээ би тэр талаар ер нь нэлээд судалж үзсэн. Хүн ер нь яаж зөв шийдвэрээ гаргадаг, яаж өөрөө өөртөө хэрэгтэй шийдвэрээ гаргадаг гингүүд яхаарахгүй арцнаал тархиараа бодож болно. Гэхдээ тэрнээс илүү тэрнээс гүнзгий төвшөнд хүн яг өөртөө хамгийн сайн зүйлийг байнга мэдчихэдэг. Өөрөөрөө хийх ёстой зүйлийг мөч болгонд мэдчихэдэг. Гэхдээ хийдэггүйгээд тэрнээс гол асуудал үүсэж байгаа. Тэр асуултын хариултыг бол ерөөсөө хүн амьдрал чамаас шаардаад байгаа зүйлийг хийх хэрэгтэй. Яг гэдгийг яг одоо жоох ойлгоход хэцүү байж магадгүй. Гэхдээ аяанда энэ бүх зүйл ойлгогдно гэж найдаж байна. Тэгээ би яг жишээ аваад ирэхээр энэ бүхэн айгуу гоё тодорхой болоод ирнэ. За би жишээнүүдээ Виктор Франкл гэдэг хүний Хүмүүний утга учирыг эрэлт гэдэг тийм айгуу гайхалтай ном бичсэн байдаг. Тэгээ энэ номыг би өмнө хэд хэдэж дурдчихсан. Тэгээ энэ ном юуны талаар гардаг гэхээр одоо манай номны зохиолч маань сэтгэл судлаач. Тэгээ дэлхийн 2 дугаар дайны үед Auschwitz-ийн хорих газрыг амьд гарч ирж чадсан. Тэгээд тэр үедээ ямар тэр үеийн яг хамгийн хахир хүнд нөхцөл байдлыг давж гарсан хүмүүсийн талаар бичсэн байдаг. Тэгэд яг ямар хүмүүс тийм хахир хүнд нөхцөл байдлыг давж гарч чадд юм бэ? Яаж сэтгэлийн тэгэхэд хүчтэй байд юм бэ? Яаж боломжгүй зүйлийг хийд юм бэ гэд хараад ангууд хамгийн хүчтэй, хамгийн авиастанууд нь биш. Ерөөсөл яг тэндээс амьд гарах шалтгаантай, утга учиртай байсан хүмүүс л хамгийн хүчтэй байж чаддаг. Ерөөсөө яагаад гэж мэдж байгаа хүмүүс яаж гэдгийг бол яаж хийж байгаа л даваад гардаг. Гэт Ницшегийн тиймэр дуутахтай өгööдөг. Тэгээ бодохоор яг тэнчэнээс амьд гарсан хүмүүс яаж амьд гарсан бэ гэдгээ бодохоор энэ бол янз бүрийн шалтгаантай байсан гэдэг. Тэгээ тэр шалтгаанууд нь дандаа өөрийнхөө амьдралаас өсөж байгаа зүйл гэхээс илүү амьдрал өөрөөс нь шаардаад байгаа зүйл байсан. Зарим нэг хүний хувьд одоо хүүхдэн гадаадд сурч байгаа тэр хүүхдийнхээ төлөө амьд гарах хэрэгтэй гэдэг зүйл амьдрал цаанаас нь шаардаад байсан. Одоо Виктор Франкл өөрийнх нь хувьд ч гэсэн өөрөөрөө яг бичиж дуусгаагүй байсан ном нь байсан. Тэгээд амьдрал өөрөөс нь шаардаад байгаа байхгүй чи номоо дуусгаагүй штэ гэд тэгээд тэр номоо дуусгахын тулд номоо дуусгаад хүмүүс лекц тавиад тим дотроо учир шалтгаан байсан болохоор л тэнчэнээс амьд гарч чадсан. Тэгээ миний бас нэг зөвхөн хувийн амьдралдаа бас нэг харж ирсэн жишээ бол манай 10 жилийн тооны багш Нараа багш байдаг. Тэгээ манай багш ер нь бол нэлийн хөгшрөөд ирснийхаа дараа яг хөө тэтгэврт гарсан л та. Тэгээ хичээл заахаа болсон. Гэхдээ тэр үед ч гэсэн намайг айгуу шахаад ном орчуулдаг байсан бохоггүй юу. Тэгээ би тэр үед нэх ойлгохгүй байсан. Яагаад л ингэж айгу хүнд өвчтөй амьсгалын аппараттай байж тэгээл нэг хүүхдээр ном орчуулаад юм хийх гээл юм бүтээх гээ яваад байт ингэж. Тэгээ яг үндэ тэр үед яг өөрийнх нь ярьж ирснийг сонсонгууд зүгээр л тэр хүн үлдсэн амьдралдаа байж чадах хувь нэмрээ оруулъя л гэсэн зорилготой. Нэг ийм хэрэгтэй ном байгаа юм байна орчуулга гаргачих. Ерөөсөө тэр бол яг амьдрал өөрөөс нь цаанаасаа хийгдээд байгаа зүйл. Тэр хүн өөрөө хүсч хийхээсээ илүү амьдрал цаанаасаа өөрөөс нь чи энэ зүйлээ хий, чи энэ зүйлээ бүтээгээд шаардаад байгаа. Тэгээ тэр зүйлдээ өөрөө хөтлөгдөд өөрөө цаанаасаа юм хийхгүй чадахгүй хий, бүтээ, хөв нэмрээ оруулъя. Тийм хойч үедээ Монголын ирээдүйн хүүхдүүдэд энэ зүйл хэрэгтэй гэдгийг мэдж байгаа болохоор л тэгж ном бичгийг хүсэж байсан. Тэгээ энэ дэр нэг сонирхолтой ажиглагддаг зүйл нь хүн яг иймэрдүү зүйлийг сайн мэдрээд олоод
тэр зүйлийг харчих юм бол яг амьдрал чамаас юу хэлэх гээд байгааг харчих юм бол тэр зүйлийг хийхээс өөр аргагүй байдаг. Бүр цаанаасаа өөрөө цаанаасаа хийгдэд байдаг. Одоо нараа багшийн хувьд бол тэр зүйлийг хийхгүй байхаар бүр өөрийгөө төсөөлж чадахгүй байгаа болохоор л цаанаасаа ингэж хийгдэд байдаг. Хичнээн хүнд өвчтөй байсан ч хамаагүй зүгээр л тэр зүйлээ хийхгүй болол өөрөө дотроосоо өөхөх гээд байгаа мэддэг. Өөрөө цаанаасаа унтрна гэдгийг мэддэг. Тийм болохоор л хийдэг. Цаанаасаа өөрийнх нь илэрхийлэл болж хийгдэж байгаа тэр зүйлийг хэлдэг. Тэгээ Ронда Маги гэдэг хүний талаар бас би хальт сонсч ирсэн. Дэвид Брукс гэдэг хүний ном дээр уншижсэн. Тэгээ тэр эмэгтэй бас нэг тийм хуульч тэгээд бүх чөлөөт цагаа тийм одоо нийгмийн тэнцвэртэй байдаг хадгалах тийм сайн дурын ажил хийдэг. Тэгээ тэр эмэгтэйгээс асуусан юм л да. Та яагаад ийм айгүй хүнд хүчээр зүйлийг хийгээд байдیں۔ Тэ энэ чинь амар их ажил юм уу гэсэн чинь би энийг ерөөсөө ажил гэж хардггүй шүү дээ гэж хэлж байгаа. Тэгээ нэг бодлын зүгээр энэ зүйлийг яагаад хийгээд байд юм бэ гэсэн чинь өөдөөс бараг энэ зүйлийг яаж хийхгүй чадах юм бэ гэж хариулсан байдаг. Тэгээ ерөөсөө тэр зүйлийг ажил хийж гэн гэж боддгоо зүгээр л цаанаасаа гэр бүлийн цаанаасаа тгээ сургацсан тийм манай имээ надаа яаж хариуцлагатай хүн байх талаар сургасан. Тийм болохоор би зүгээр л тэр зүйлийг нь биелүүлж байна гэж боддог. Тэгээ нэг ёсны тэр хүнээс илүү юм авч явж байгаа гэхээс илүү тэр хүн өөрөөсөө өгж ийн гэхээс илүү зүгээр л өөрөөрөө хийх ёстой зүйлийг хийж байгаа, өөрөөрөө илэрхийлж байгаа тийм амьдрал тэр нь амьдралынх нь хэм маягаар илэрдэг. Тэгээ миний хувьд ч гэсэн би зарим нэг зүйлийг огт хийхгүй байж бол чадахгүй гэдгийг мэдж байгаа. Би шинэ юм сурахгүй гэж юусоо чадахгүй. Би одоо яа ном уншихгүй 7 хоног, 2-7 хоног удаад ирвэл ер нь цаанаасаа миний тарих ингээд тэрийг нэхэд эхэлдэг. Би шинэ юм сураад, шинэ юм мэдрээд те. Тэгэж өөрийгөө сайжруулж явах нь бол миний үнэлдэг хамгийн үнэт зүйлүүдийн нэг. Тэгээ тэр зүйлийг яг үнэндээ би өөрөө ингээд те хүчилж хийж байгаа биш. Зүгээр л цаанаасаа хийгдэт байгаа зүйл. Тэгэхээр та бас өөр дөрөв бодоод үзээрэй. Яг ямар нэг зүйлд байнгын хөтлөгдөд байна те. Ямар нэг зүйлийг яагаад цаанаасаа байн хийх гээд байна. Өөрөөсөө л цаанаасаа гарч ирээд байгаа зүйлээ тийм зүйлүүдийг хүн өөр дөрөв ажиглах хэрэгтэй. Тэгээ бас нэг амьдралын бидраар хийх гээд байгаа зүйлүүд нь айгүй зөвхөн биднэрт зориулсан тийм өвөрмөц зүйл байдаг. Ерөөсө бидрээс өөр хинч хийж чадхааргүй тиймэрхүү зүйлүүд байдаг. Одоо төрөний жишээнүүдийг хараа л да. Auschwitz-ийн тэр хорих газраас амьд гарч байгаа хүн хүүхдтэйгээ төлөө амьд гарч байгаа. Тэр хүүхдийг тэр хүнээс өөр хинч тэр хүн одоо тэр хүүхдийг харилж чадахгүй. Ерөөсө тэр хүүхдийн ирээдүйд тэр хүн хариуцлага үүрсэн байгаа байхгүй юу? Тэр өөрийнх нь хүүхдийг өөрөөс нь илүү хинч тэгж харилж чадахгүй. Тийм онцгой цорын ганц зөвхөн тэр хүнд заягдсан тийм үүрэг хариуцлага байгаа болохоор тэр илүү утга учиртай байж чаддаг. Манай багшийн хувьд ч гэсэн бас тийм л байсан баг. Манай багш одоо яа тэр яг математик гэдэг зүйлд хайртай. Тэгээ тэрийг тэг хүүхдэдэд амтлуулах гэж хичээдэг байсан. Тэгээд яг үнэхээр хийж бүтээе гэсэн үнэхээр тийм сэтгэл нь үнэхээр манай багшаас өөр нэлээд цөөхөн тооны хүмүүс л байсан байдаг. Тэгээ миний хувьд ч гэсэн ялгаагүй би өөрийгөө бас баг зэрэг өрмөц гэж бодож байна. Яхаарахгүй яг миний сонирхдаг сэдвүүд те одоо философи, сэтгэл судлал, одоо spirituality, хууны хөгжлийг тиймэрхүү сэдвүүдийг үнэхээр тэгж те шимтэж, уншиж яг гүнзгий ойлгох гэж хичээдэг тийм хүн ер нь бол заавал байх хэрэгтэй. Уусаа хин нэгэн энэ зүйлийг заавал хийх хэрэгтэй. Тэгээд яг би бол өөрийгөө бүр цор ганц гэж бол хэлэхгүй. Гэхдээ ер нь бол ихэнх хүмүүс хийхгүй. Тэгээд ер нь над шиг хүмүүс л хийх ёстой тийм зүйл байгаа. Тэгээ ингээ харахаар ер нь одоо миний энэ хийх гэж байгаа зүйлийг өөр хүмүүс бол хийх албагүй байхгүй юу? Яг миний хийж байгаа зүйл наддаа л өрмөц, наддаа л цорын ганц, наддаа л утга учиртай, наддаа л үнцэнтэй, наддаа л таашаалтай. Тэгээ өөр хүний хувьд ч гэсэн шал өөр зүйл байгаа. Яг юу хийх ёстойг нь бол мэдэхгүй. Тэрийг хүн болгоо өөрөөсөө л асуух хэрэгтэй. Зарим хүмүүс шудрагсны төлөө тэмцдэг ч юм уу те. Зарим хүмүүс бусдыг хайрлах ёстой гэж магадгүй. Хүн болгон л өөртөө тэр зүйлээ олох хэрэгтэй. Одоо Soul гээд Pixar-ийн нэг хүүхэлтэй байдэн шүү дээ. Тэрэн дээр хүн болгон яг өөрөөсдийнхөө нэг хийх
хэрэгтэй зүйлээ те амьдрал өөрөөс нь цаанаас нь заяагдсан, цаанаас нь хийх ёстой гэд гаргаад өгсөн зүйлийг олж нээх тэр процесстой ер нь бол ихэнх хүн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Яг тэгвэл тэр зүйл л хүнд туйлын аз жаргалыг авчирч чадна. Тэр зүйл л хүнийг бүрэн бүтэн илэрхийлж чадна. Тэр зүйл л хүнийг яг үнэхээр амьдрсан юм шиг мэдрүүлнэ. Тэгээ тэр зүйл нь хүн болгоны хувьд ялгаатай. Тэгээ тэр нь бүр ингээд амьдралын ямар үеэс олж байгаа ч хамаагүй бас ялгаатай. Зарим нэг мөчөд хүн зарим нэг зүйл төвлөрөх ёстой гэж магадгүй. Яа тий одоо хүүхдэн дөнгөж төрөө жоохон байгаа бол мэдээж хүүхдтэй харилцлага, үүрэг харилцлага өрнө. Тэгээд яа тий арай гэр бүлэхгүй ч юм уу тийм хүнд арай жоохон өөр төрлийн төвлөрөх хийх ёстой амьдралын зорилтууд байж магадгүй. Тэгэхээр энэ хүн болгоны хувьд өөрөөр байдаг. Өөрөөр хийх зүйлүүд байдаг. Заримдаа бүр хийх зүйлүүд ч биш. Үнэхээр хүнд зүйлээр гарч туулж байгаа хүмүүс зүгээр л бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд байгаагаар нь юу ч хийхгүй бодож тунгаах тийм зүйлүүд хүртэл байдаг. Заавал хийн гэхээр тийм зорилт гэдэг нь заавал юм хийж бүтээн те амжилтанд хүрнэ гэсэн үг биш. Яг амьдрал тэр мөчөд тэр үед энэ үе шатад чамаас яг юу шаардж байгаа гэдгийг асууж байгаа. Тэг ингээ яриад ирэнгүүт би ингээл хитрхи үлгэрийн юм яриад байгаа юм шиг зарим хүмүүс санагдчихэж магадгүй. Чи ингээл нэг гоё юм яриад байгаа юм. Тэгэл амьдрал чамд тавьсан зорилт морилт гэл сүртэй юм яриад байгаа юм. Тэрийг чинь яаж олох юм? Тэрийгээ би мэдэхгүй шүү дээ гэж зарим хүмүүс сууж магадгүй. Тэгээ энэний хариулт бол ерөөсөө амархан. Та энэ зүйлийг олохгүй энэ зүйл таныг олдог. Ерөөсөө энэ зүйл чинь тэр амьдралын чинь тэ зорилт танаас шаардаад байгаа зүйл таныг хайж явж байгаа. Таныг хайгаал явж байгаа. Та зүгээр л тэр зүйлтэй өөрийгөө бариулж өгөх хэрэгтэй. Тэр зүйлээс зүгтахгүй зүгээр л тэр зүйлтэйгээ тулгархад л болоо. Ерөөсөө тэр нь л энэ бүхний хамгийн гоё зүйл нь. Бид нар ямар нэг зүйлийг хайж олж нээх гээд байгаа зүйл биш. Зүгээр л бид нар тэр зүйлээ сонсох хэрэгтэй. Тэр зүйл чинь аль хэдийн хажууд чинь байгаа. Зүгээр л тэр зүйлтэйгээ тулгарх хэрэгтэй. Тэгэл болоо. Тэр зүйл чинь угаасаа тантай ярих гад, ярилцах гад зөндөө янз бүрийн тохио өгч магадгүй. Зарим хүмүүстэй яг амьдралаасаа шаардаад байгаа зүйлийг хийж чадахгүй бол цаанаасаа сэтгэл готролд ордог. Сэтгэл готрол идэг хүртэл зарим тохиолдолд тийм яг зарим үед үнэхээр одоо химийн балаас нь алдагдсан сэтгэл готрол байж магадгүй. Гэхдээ зарим үед хүн амьдралынхаа тэр урт байгаа үүрэг хариуцлага биелүүлэхгүй байгаа үед тэр сэтгэл готрол гэдэг зүйл дохио өгч эхэлдэг. Чи ингэж амьдрч болохгүй. Ингэж амьдрах юм бол чи ийм мэдрэмж төрөө шүү. Цаанаас нэг юм нэхэд байгаа. Тэгээ тэр зүйл нь аль хэдийн тантай ярих гээд байгаа болохоор зүгээр л тэр зүйлийнхээ дуу хоолойг нь гаргаж ирээ сонсох хэрэгтэй. Гол нь бид нар өөрөө өөрсдийнхөө доторд юу болж байгааг сонсох хэрэгтэй. Тийм процесс болчихж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ бүх зүйлийг хаанаас олж нээх вэ гэвэл анир чимээгүй газар байх хэрэгтэй. Чимээгүй газар гэхээс илүү зүгээр л хүн өөрөөхөө доторхыг чагнах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ энэ дэр нэг Джеймс Палмер гэдэг хүн бас амьдралаа одоо өөрөөр нь яриул гэдэг тийм сонирхолтой ном бичсэн байдаг. Тэрэн дээр тийм нэг зүйлс би уншиж байсан юм. Яг энэ хүний дотоод сүнс гэдэг зүйл яг тийм ойд байгаа зэрлэг чон шиг гэж байгаа. Яадаг вэ гэхээр чи тэр зүйлийг ингээд хайхдаа орилж хашгичаад тий гараад ир гэх юм бол тэр зүйл чинь гарч ирдэггүй. Яагаад гэвэл тэр чиний дотоод сүнс гэдэг зүйл чинь жоохон ичимхий. Гэхдээ чи зүгээр нэг модны дор суугаад тий нэг ганц 2 цаг зүгээр л ажиглал тэр дотоод тий зэрлэг чончин хаяанда нүдний чи болон цухуугаад гараад ирдэг гэдэг. Гэхдээ бид нар оронд нь юу гэдэг вэ гэхээр ерөөсөө тийм хоосон орон зайд байх цаг хугацаа өөртөө ерөөсөө гаргаж өгдөг. Өөрийнхөө цагуудыг дандаа ямар нэг зүйлээр дүүргдэг. Байнгын уцаа скролддог, ямар нэг зүйл сонсдог, тий? Ямар нэг зүйл үздэг. Ерөөсөө чимээгүй өөртөө байна гэсэн цаг хугацаа ерөөсөө байдаггүй. Тэгээ тэр нь яг ч би ингээд чимээгүй байна гэсэн үг биш. Зарим нэг хүн зүгээр ууланд гараад 50 алхаж байхдаа тэр бол өөрийнхөө дуу хоолойтой байж байгаа, өөртөө байж байгаа, өөрөөгөө сонсож байгаа үйл явц гэж болно. Эсвэл бясалгах ч юм уу, йог хийх ч юм уу, тий? Тиймэрхүү зүйлүүд бол бас энэ зүйлд орно.
Гэхдээ бид нар яхаа аргагүй бүх хоосоо орон цагаа дандаа медиагаар дүүргдэг. Дандаа дэлгэцээр дүүргдэг. Тэнд бидний гол асуудал байгаа. Зарим нэг үед бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидэрт хэрэгтэй байгаа зүйл нь илүү мэдээлэл авах биш байхгүй. Бид нар юу хийх ёстойгоо мэдж байгаа. Амьдрал бидраас юу шаардаад байгаа гэдгийг мэдж байгаа. Тэрийг хийх л дутаа. Тэрэнд бол чи илүү юм олж мэдэж авлаа гэд нэг тийм нэмэр түлхц болохгүй. Тэгээ яг энэ дотоод сүнстэйгаа амьдралын цаанаас шаардаад байгаа зүйлтэй тулгараад ирэхээр хүн өөрийгөө яг хийм бэ гэдгийг бүрэн зургаар нь бүрэн дүүрэн зургаар нь бүхлээр нь сайнтай муутай бүгдийг нь хүлээж авах хэрэгтэй болдог. Тэрэнд л ер нь бол бидний хамгийн хэцүү зүйл ээж магадгүй. Яг хамгийн сайхан зүйлүүдийг хийж болно те. Чиний дотоод болоо чамд чи ийм зүйлийг хийж үтэх хэвээр ийм гоё ирээдүй байх боломжтой. Чи ийм зүйл сайнштай гэж хэлж магадгүй. Гэхдээ тэрнтэй адилхан яг эсрэгээрээ чи ийм зүйлүүдийг хаягдуулсан байгаа штэ. Чиний одооны нөхцөл байдал ийм байна. Чи ийм зүйлээс айгаад байна. Чи ийм зүйлээс зүгтаагаад байна. Тэрнээс ч болоод амьдрал чинь ийм нөхцөл байдалтай байна гэд. Тэгээ чамд ийм сул талууд байдэн штэ гэд. Тэр зүйлүүдийг бас хэлж өгнө. Тим зүйлүүдийг бол хүмүүс ерөөсөө сонсохыг хүсдэг. Өөрөөгөө дандаа төгсөөр харахыг хүсдэг те. Өвгөө хүн гэж харахыг хүсдэг. Гэтэ бүр ямар ч хүн байсан, ямар ч төгсөн байсан яхааргүй сайн муу тал бүх талаас нь өөрийгөө хараад, мэдрээд, ойлгоод өөрийгөө тийм бүхэлхэн болгох хэрэгтэй. Бүхэлхэн болгоно гэдэг нь өөрөөсөө ямар нэг зүйл нууж хаахгүйгээр бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд өөрөөхөө нэг хэсэг болгоод тэр зүйлээ ухамсартай авчирна гэсэн үг. Ерөөсөө ухамсартай амьдралыг л хэлж байгаа. Бид нар яг үнэхээр ухамсараа тэр өөрөөхөө бүх сайн муу муухай алдаа малдаа сайн хийж байгаа бүх зүйлд авчиж чадах юм бол бид нар илүү бүхэл хүн шиг амьдарч чадна. Тэгээд энийг яг англиар одоо wholeness гэдэг нь шүү дээ. Whole гэж айгүй их яригдаг. Яг бүхэл бүтэн гэж яриад байгаа нь надад би бол өөрийнхөө ингэж л ойлгоод байгаа. Тэгээ тэр нь юу вэ гэхээр яг хүн сайн талаа хүлээн зөвшөөрөх бол хамгийн чухал зүйл. Тэгээ муу талаа ч гэсэн өөрийнхөө дутагдaltaй талыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэд ерөөсөө сайн муу талаа зөвшөөрнө гэдэг нь хүн өөрийнхөө натурыг ойлгох тийм асуудал болоо явчихж байгаа. Тэгээ өөрийнхөө натурыг ойлгоно гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар энийг бол байгаль дээр илүү харж чаддаг тийм. Одоо инженер хүн ямар нэг материалаар ажиллана шүү дээ. За чулуу юм уу тийм мод төмрөөр ажиллах юм бол тэр материалууд өөр өөрийн гэсэн шинж чанартай агуулгатай байдаг тийм. Тэгээ бид нар тэр шинж чанар дотоод натурыг нь хүлээн зөвшөөрөөд яг тэрнийх нь дагуу тэр материалтай ажиллахгүй бол одоо яа тийм мод ч ингээд тийм хугарч магадгүй шүү дээ. Эсвэл тийм төмрөө одоо бас зарим нэг тийм уян хатан байх тийм шин чанар нь байдгүй ч юм уу тийм. Тэгэхээр бүх материал өөр өөр гэсэн шин чанартай. Бид нар яг тэрнийхэн дагуу тэр зүйлүүдийн натурынх нь дотоод шин чанарын дагуу л ажиллах хэрэгтэй. Бид нар шавраарч гэсэн юм хийж явахдаа өөрийнхөө ямар ч хүссэн байдлаар хийнэ гэж аахгүй шүү дээ. Бид нар зарим нэг зүйлийг хүчлээд ирэнгүүт цаанаасаа өөдөөс түлхээд идэх тийм. Шаварч гэсэн өөрийн гэсэн шин чанартай. Тэгэхээр яг иймэрхүү маягаар харвал бид нар ч гэсэн өөрөөрийн гэсэн шин чанартай өөрийнхөө натурыг харж өөрөөрөө яг хин юм бэ? Өөрөөрөө яг ямар хүн болох ёстой юм бэ гэдгээ илүү ойлгож эхэлж байгаа. Тэгэхээр нэгдүгürt хүн өөрөөрөө хамгийн сайн чадварыг хамгийн сайн хийж чаддаг зүйлээр тулгуурсан зүйлүүдийг хийх хэрэгтэй. Тэгээ Мартин Селигман гэдэг эрг сэтгэл судлалын судлаач байдаг. Тэр хүн ч гэсэн хэлжсэн хүн өдөрт те 1 цаг эсвэл 7 хоногт тэтгэн цаг өөрийнхөө яг хамгийн сайн хийж чаддаг чадвар дээр суурилсан тийм дуртай зүйлээ хийх юм бол хамаагүй их сэтгэл ханаж авч чаддаг гэд. Яг тэгвэл тэр хүний яг л энэ хороо дээр хийхээр заяагцсан хийх хэрэгтэй, хийх ёстой. Амьдрал цаанаас нь шаардаад байгаа тийм зүйлийг хийж байгаа болохоор хүн хамаагүй илүү сэтгэл хангалуун байж чаддаг. Тэгээ тэрнтэй адилхан хүн өөрийнхөө дутагдaltaй талыг зөвшөөрөх хэрэгтэй болчихж байгаа. Энэ ер нь хүний хамгийн хэцүү асуудал. Хүн өөрөөхөө яг натурын эсрэг яваад байдаг. Одоо зарим нэг хүмүүс яа хамаагүй дотгошоогоо хүн байж иж
би тэгээд хүмүүстэй заавал ажиллах хэвээр би айгуу те эерэг байх хэвээр гэдэг өөрийгөө ингээл яг өөрийнхөө натурын эсрэг хүчлээлээдэг тэнгуут яг эрзийн тасарч байгаа юм шиг тэгж тасрах боломжтой. Эсвэл яа дээ ажилласаа халахдах ч юм уу. Тэгээ бид нар заримдаа амьдрал тийм муу зүйл тохиолдоход энэ дандаа л бид нар азгүйцчлээ гэж боддог те. Би илүү хичээсэн бол, би илүү сайн байсан бол, би тэгсэн бол, би ингэсэн болвол энэ зүйл бүтгвэсэн гэд. Гэхдээ биш те нөгөө талаасаа зүгээр л энэ зүйл биднэрт байх албагүй те. Бид нар заяагдаагүй зүйл байсан бол яг энэ бүхэн зүгээр л хувь тавилан зүгээр л бурхан намайг илүү зүм замд нь оруулах гэж байгаа тохио байсан бол яг гэж бол хизэж боддгоо. Тэгээ бид нар зарим нэг зүйлийг хүчлэх гээд үнэхээр хүчилдэг л те. Яг ингээ үнэхээр болохгүй байгаа зүйлийг илүү те шөнийн цагаар ажиллаад ч хамаагүй бүтээх гэж үздэг. Яг өөрийнхөө натурын эсрэг явахаар ер нь бид нар зүрх сэтгэл нь хүртэл цаанаасаа таардггүй. Өөрөөрөө хуураад байгаагаа мэддэг. Цаанаасаа тэр зүйлийг ч гэсэн үр дүнтэй хийж чаддаггүй шүү дээ. Тэр зүйлийг зүгээр л халтуурдаал хийсэн болоод тэгээ хайчдаг. Энэ үед бол хүнд тохиолдож болох хамгийн сайн зүйл бол энэ бүхнийг төвчж гарах гэхээс илүү үнэхээр төвчээр нь алдраад тэр зүйлийг хайж яваад өөртөө илүү тохирсон тийм шинэ адал явдал, шинэ ажлыг эхлэх. Тэр л илүү чухал гэж бодож байна. За яг хүний ингээ натурын талаар яригч юм л та ингээ сайн муу чанар гэдэг ихэнх хүмүүс асууж иж магадгүй л дээ. За үнэхээр тийм байж магадгүй. Гэхдээ тэр зүйлээ яг яаж мэддэм бэ гэд. Тэрэнд миний хэлэх зүйл гэвэл хүн ер нь бол хүн амьдралынхын туршид янз бүрийн тохионоод хүнд ирж идэг. Тэрийг бид нар өөрсдөө ажиглах хэрэгтэй. Одоо зарим нэг зүйлийг гадна талын хүмүүс, гаднаас хүмүүс ажиглаа магтаж хэлдэг те. Чи чинь ямар айгу гэрхан юм те. Чи айгу хурдан сэтгэдэг, айгу юмыг хурдан сурт юм биш те гэдэг ч юм уу. Эсвэл зарим нэг хүмүүс чи ямар гоё хүмүүстэй сайн харьцаж байна те. Хүмүүсийн учрыг олж чаддсан ч гэдэм үү. Зарим нэг хүмүүс яа тийм чи илүү ямар гоё нинжин сэтгэлтэй, ямар гоё тэг яа тийм илүү дулаахан хүн бэ ч гэдэм үү. Юу ч гэж магадгүй. Тэгэхээр гаднаас ирж байгаа янз бүрийн тохионууд байж магадгүй. Бид нар амьдралдаа ч гэсэн бодох хэрэгтэй. Бид нар яг ямар үед юуг хийж байхдаа хамгийн их аз жаргалтай байж исэн бэ? Яг юуг хийж байхдаа бид нар тэр зоондоо орох гэдэг шүү дээ. Яг flow state-тэй ороод орчлон ороогоосоо тасраад тэр зүйлийнхээ амтанд ороод тийм зүйл болж исэн бэ гэж бодох хэрэгтэй. Юу хамгийн хийхэд урамтай байсан бэ? Юу хамгийн гоо үзэсгэлэнтэй санагдсан бэ? Юуг чи хамгийн их appreciate хийдэг вэ те? Юунд талархаж байна вэ? Гэт бидэрт амьдрал зөндөө дохио өгдөг гэж байгаа байхгүй юу? Palmer гэдэг хүний бичсэн номдэр амьдралаараа өөрийгөө яриул амьдрал юу лээ? Амьдралаар өөрөөр нь яриул гэдэг нэртэй ном байдаг. Тэгээ тэр ном дээр бас манай номны зохиолч нь хэлж ирсэн. Өөрийнх нь хийх ёстой зүйлүүд бол байнга л айгүй тодорхой байсан билээ гэж хэлж байгаа. Тэгээ тэр нь яасан гэсэн чинь аль багасаа л нэг тийм бахан хөлөг онгоцны зураг мураг янз бүрийн каталогууд ингээл цуглуулаад байдаг гэсэн юм байна л та. Тэгээ тэр үед мань хүн бол өөртөө бодсон гэж байгаа. Би ингээл угаасаа л тэ агаарын инженер болох ёстой байна гэж боддог байсан. Гэхдээ тэрнээсээ илүү яг тэр зүйлийг сайн харах юм бол агаарын инженер болох гэхээс илүү тэр зүйлийн каталогийг цуглуулж байгаа, тийм ном бүтээж байгаа, ном бичиж байгаа. Тэр нь өөрийнх нь хийх ёстой зүйл байсан байгаа байхгүй юу? Тэгээ тэр нэг зүйлүүд бидэрт ингээд тохионод өгөөд өгдөг. Даанч бид нар тэр тохиог нь буруугаар ойлгочдаг. Тэгэхээр энэ тохиолдол дээр бол мань хүн өөрийгөө те ном зохиолч болох хүн байсан гэдгээ айл дээр үеэс л ингээд тодорхойсон байгаа байхгүй. Дандаа л тийм те ном ботнууд гаргаад те тэр нь л яг одоо агаарын инженерийн талаар байдаг гэсэн болохоос дандаа тийм ном биччихсэн. Тэгээ тэрийг айгүй сүүлдэл тэгж ухаарсан ба. Би уг нь айл багасаа л ном бичээл яваад байдаг байсан байна. Тэгээ ягаад ч юм тийм өнцгөөс харж байгаагүй, тийм өнцгөөс харахыг хүсээгүй ч байж магадгүй шүү дээ. Заримдаа бид нар те ном зохиол бичдэг хүн болох гэдэг чинь бас айгүй хэцүү ажил шүү дээ. Залан багтай ер нь л нийгэмд тийм айгүй их үнэлэгддэг ажил бол биш гэж бодож байна. Гэхдээ тийм ч гэсэн тиймэр тохионод бидэрт байнга ирж ирдэг. Тэгэхээр бид нар тэрийг бодох хэрэгтэй. Би яг ямар үед өөрийнхөө хамгийн сайн хэлбэр байж чадлаа. Яг ямар үед
надад аз жаргалтай байлаа. Ямар үед тэ би юу н багаас ямар зүйлийг хамгийн их сайн хийдэг байсан. Юун дээр илүү сонирхолтой байдаг байсан. Юун дээр илүү авьяастай байдаг байсан. Тэрийг бодох хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ энэ бүхнийг ойлгож ирээд хүн өөрийнхөө натурыг ойлгоод хүн яг амьдрал цаанаасаа надад яг юу хийх гэж заягдсан юм бэ те. Миний яг энд байгаа шалтгаан юу юм бэ гэдгийг илүү ойлгоод ирээд тэгээ тэр зүйлийнхээ дагуу ажиллаад, амьдраад, бүтээгээд, хайрлаад ирэнгүүт амьдрал цаанаасаа амттай болж ирдэг. Бүр цаанаасаа амьдрал үнэхээр хахир хэцүү байсан ч гэсэн яг тэр хүн зүрхнийхээ дагуу амьдарч байгаа цагт яаж ч хүчтэй зохиолсон байсан буцаж босч ирдэг. Яг тэгвэл босч ирэх шалтгаан нь байгаа. Шалтгаан нь байгаа цагт бид нар юу ч давж гарч чадна шүү дээ. Гэтэ яг эсрэгээрээ бидэрт ямар ч орноосоо босох шалтгаан байхгүй. Бидний зүрх сэтгэлд тэр зүйл нь ямар нэг орон зай эзэлдэггүй бол бид нар орноосоо босхийг ч хүсэхгүй. Бүр нойроо хангалттай болсон байсан ч гэсэн яагаад тэр зүйлийг хийх ёстой юм бэ гэд цаанаасаа бүр ингэж залхуур штэ. Энийг юм хийх гэлээдэг. Надаа ямар ч утга учиргүй, миний дуртай зүйл биш, миний үзээ яддаг тийм зүйлийг хүн хийж чадахгүй л байхгүй юу? Тэгэхээр хүн за яг энэ зүйлийг хийхгүй бол юу болдсон бэ гэдэг талаар жоохон хэдүүлээ бодож үзье. Амьдрал чамаас шаардаад байгаа зүйлийг хийхгүй бол юу болох вэ? Ямар зүйл тохиолдох вэ? Гэ бодоод ирэнгүүт хүн цаанаасаа сэтгэл хангалуун биш амьдраад ирнэ. Гэхдээ ямар байдлаар сэтгэл хангалуун биш амьдрч болох вэ гингүүт ер нь бол ямар ч байдлаар сэтгэл хангалуун биш амьдрч магадгүй. За зарим нэг хүмүүс таашаал өөрийгөө стар болж магадгүй. Яа ямар нэг тоглоом тоглох те. Би бол яг үнэхээр их сургуулаа төгсчод нэг хэсэг нилээх тоглосон. Тэр бол яхаа аргагүй өөрөөхөө хийх ёстой байсан зүйлээс өөрийгөө сатааруулж хийсэн тийм зүйлүүд байдаг. Ер нь дандаа хүн өөрийгөө өөр зүйлээр дандаа сатааруулсан зүйлүүд байдаг. Тоглоом байж магадгүй. Зарим хүмүүс те яа өөр залуучууд октоодын араас хөөцөлдөг. Тэгээ тэр бэлгийн дуурсал гээд айгүй сонирхолтой зүйл байна. Би бас тэгж уншиж байсан. Хүний тэр бэлгийн дуурсал яг хүн амьдралынхаа тэр өөрөөсөө шаардаад байгаа зүйлээс зүхтаад ирэхээр хамаагүй хүчтэй болж эхэлдэг. Яагаад гэвэл өөрийнхөө тэр дотор нь хоосон мэдрэмж төрөд байгаа тэрийг нөхөх гээд байгаа. Тэгээ тэрнтэй нь хамгийн төхөж ирж байгаа хамгийн их таашаал авч болох зүйл бол одоо бэлгийн харилцаа байдаг. Тэгээд айгүй сонирхолтой байгаа хэвээр хүн дотроосоо илүү хоосон байгаад ирэхээр тэр бэлгийн дур хүсэл нь хамаагүй их хүчтэй болж ирдэг. Яг тэгвэл яхаа аргагүй бэлгийн харилцаа гэдэг зүйл хүн бас яг тийм яг хүний дотроос нь дүүргэж байгаа ч юм шиг нэг тийм төрхөн зургийн гой мэдрэмжийг өгч чаддаг цаанаасаа ингээд сэтгэл хангалуун болж ирдэг, цаанаасаа дүүрж ирдэг, цаанаасаа өөрөөсөө гадах ямар нэг зүйлд уусч орж байгаа ч юм шиг өөрөөрөө мартаж байгаа ч юм шиг тийм мэдрэмжийг өгч чаддаг. Эсвэл тэгээ өөр зөндөө юу ч байж болно. Хүн тэгээ янз бүрийн хямдхан таашаал өөрөөрөө сатааруулж болно. Ер нь л дандаа сатаарлууд байгаа. Эсвэл л штэ хүн өөрөөрөө дүүлэх гэж хичээж иж магадгүй. Тийм зүйлээс хүн бас үнэхээр таашаал авч чаддаг Ерөөсө би гээл би өстө хамгийн мундаг, хамгийн хүчтэй, хамгийн царайлаг, хамгийн гоё л олё гэд ерөөсө би гээл өөрийгөө л ярьж дүүгэх вэ гэд тийм төвлөрөл байж болно. Тэгээ тийм зүйлүүд ч гэсэн биднэрт яг үүндээ урт хугацааны сэтгэл ханамж өгдөггүй гэвэл ер нь жоохон асуудалтай. Эсвэл яг хүн болгон иймэрхүү зүйлүүдээс старуулагддаг биш л байх л та. Зарим хүмүүс үнэхээр сайн хүн байхыг хичээдэг. Ерөөсө сайн хүний хийх ёстой, хийх хэрэгтэй гэдэг зүйлийг л хийх гэж хичээгээд байдаг. Гэхдээ тэр зүйлдээ үнэхээр яг шин сэтгэлээсээ хийж чадахгүй. Өөрөөхөө чин үннээр хийж байгаа зүйл биш. Яг өөртөө үнэнч биш байх юм бол тэр зүйл бас л өөрөөсөө урвсан тийм л зүйл болдог. Одоо за сайн хүмүүсийн хийдэг зүйлийг л яа дээ. За бусад хүмүүсийг хайрлах, бүх хүнийг хайрлах гал байдаг те. Яг үндэ тэр хүн бүх хүнийг ижилдэх шаардлага гэж байхгүй шүү дээ. Тэр явцдаа өөрөөгөө алдна. Бүх хүнд те өөрийгөө зориулах гадах юм бол энэ тэнд худлаа амлалтууд гарч ирнэ. Тэгээ ер нь цаанаасаа яг амьдралд
бүрэн амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй. Тэр хүмүүстэй байж байгаа тэр хагас дотоо харилцаж байгаа хүмүүстэйгээ байхдаа ч гэсэн нэг тийм хагас дотоо байдлаар байдаг те. Яг тэнд байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг, хайрлаж байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Нэг тийм яг тийм одоо гიშгэлтээр бол ингээ нэг хөлөө оролцсон. Тэгээ бүтэн биеэрээ орч чадахгүй тэгээд байгаад байгаа байхгүй. Тэгээ тийм үед хүн бусдыг бас өвдгөх тохиолдол байдаг. Тэгэхээр яг энэ дээр хүн яг өөрийнхөө натурыг ойлгох ёстой. Тэгээ хүлээн зөвшөөрөх ёстой болчихж байгаа юм л та. Би сайн хүний хийх ёстой зүйлийг хийх ёстой биш. Би хийх хэрэгтэй гэж бусад хүмүүсийн хийх хэрэгтэй гэж бодож байгаа зүйлийг хийх хэрэгтэй биш. Би яг л өөртөө үнж тэмэл зүйлийг хийх хэрэгтэй. Тэрийг өөртөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би бүх хүнийг хайрлах тийм хүн байх албагүй гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эсвэл зарим нэг хүмүүс өөртөө байхгүй зүйлийг өгөх гээд байдаг. Тэр нь бас нэг асуудал. Тэр нь бас л хүн уг нь чаавс ингээд сайн хүн байхыг хичээж байгаа. Гэхдээ өөртөө байхгүй зүйлийг өгнө гэдэг нь өөрөөгөө золиослж байгаа бас нэг хэлбэр болдог. Бас л сайн хүн байх нэрийн дунд бас тэгэл нэг тийм хагас дутуу хайрлаад, хагас дутуу сэтгэлээ өгөөд, хагас дутуу өгөхгүйд тэг байхгүй зүйлээ өгнө гэдэг нь бүр яг үнэндээ тийм бэлэг биш болчихж байгаа байхгүй, нэг хүчээр өгч байгаа юм шиг нэг тийм хоёрын орон зүйл болдог. Гэхдээ яг үнэндээ бид нар үнэхээр өөртөө үнж тэр зүйлийг өгөх юм бол тэр яг үнэндээ бидраас өгч байгаа, золиослогдож байгаа тийм зүйл байдгүй. Тэр зүйл бидрийг улам хүчтэй болгож өгдөг. Бидний өөрсдийнх нь илэрхийлэл, өөрсдийнх нь хиймээр байгаа зүйл болохоор бид нар тэр зүйлээр улам их дотроосоо тэлдэг, дотроосоо дэлгэрдэг, дотроосоо цэцгэлдэг, илүү сайн өөрийнхөө илүү төгс хөлбөр болж чаддаг. Одоо модноор төсөөлөлтэй. Модноос одоо жимснүүд нь ургаад ундаа штэ. Тэр бол цаанаасаа л болж байгаа үйл явц. Тэр жимснүүд нь унлаа гэд тэр мод үхнэ гэж байхгүй. Яагаад гэвэл тэр модыг мод байлгаж байгаа зүйл нь тэр угтаа үндсэндээ байгаа. Тэр уг үндс нь яг л хүн өөртөө үнж байгаа цагт тэр жимсэн цаанаасаа л унж идэг. Тэгээ ургаал гарч ирэнгүүт нь өгөх цаг нь болоход цаанаасаа өгөгддөг, цаанаасаа хийгддэг тийм зүйл байдаг. Тэгээ тийм болохоор зарим үед хүн ингээд өөрийгөө буруутгах магадгүй л дээ. Би бусад хүмүүст хэрэгтэй хүн байж чадахгүй байна. Би хинт ширэггүй амтан гэж бодож иж магадгүй. Гэхдээ тэр үед хүн өөрөөр бодох хэрэгтэй. Би өөртөө эхлээд хэрэгтэй авах хэрэгтэй шүү дээ. Би өөртөө бүх хэрэгтэй зүйлийг нөгөөд бүх өөрийнхөө бүх хэрэгцээг хангасны дараа л би бусад хүмүүст өгч чадна гэдэг бодох хэрэгтэй. Бусад хүмүүсийг бүгдийг хайрлаа гэдэг нь хүн бүхнийг хайрлаа гэдэг нь тэр хүмүүсийн дунд өөрийгөө ч гэсэн оруулах хэрэгтэй. Өөрийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл готрлоос аврах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралд тулгараад байгаа том асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Тэгж байгаа цагт дараа нь бусад хүмүүст өгөх, бусад хүмүүсийг хайрлах, бусад хүмүүсийг нийгэмдээ хувь нэмрээ оруулна гэдэг зүйл цаанаасаа өөрөөсөө гарч ирэх зүйл. За тэгэхээр энүүгээр ингээд энэ дугаараа дуусгая. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэг яг 3 төрлийн айгуу том яг хүний амьдралаас шаарддаг тийм зүйлүүд байд юм л да. Би тэр 3-ыг дурдж байна. Тэгээд та өөрийнхөө хувьд амьдрал надаас энэ 3 сэдвийн дагуу яг юу шаардана гэд тэр талаар бодоод үзээрэй гэж хүсье. За тэр 3 зүйл нь юу вэ гэхээр нэгдүгürt бидний амьдралаа хийж бүтээх зүйлүүд байдаг. Амьдрал чамаас яа тий одоо ямар нэг уран бүтээл хийхийг шаардж иж магадгүй. Амьдрал чамаас илүү том зүйлийг хийж бүтээхийг шаардж иж магадгүй. Бизнес эхлүүлэхийг шаардж иж магадгүй. Ямар ч зүйлийг шаардж иж магадгүй. Ямар нэг хийж бүтээх зүйл гэдэг талаар нь бодоод үзээрэй. Тэгээ энэ тал дээр бол хүн яг юун дээр хамгийн сайн ажилтдаг үлээ, юунд илүү сонирхолтой байлээ. Хүний тэр яг passion те чамайг хамгийн их сонирхол татдаг, хамгийн их аз жаргалтай болох тэр зүйлүүдийн талаар бодоод үзээрэй. Би тэр зүйлийгээ дагуу юу хийж бүтэхийг амьдрал надаас шаардаад байна гэд. За хоёр дахь зүйл нь ямар нэг зүйлийг мэдрэх эсвэл ямар нэг хүнтэй уулзах гэдэг талаар яригч л да. Тэгээ энэ нь бол ямар нэг зүйлийг мэдрэх гэдэг бол үнэн
гоо сайхан ямар нэг зүйлтэй тулгархыг хэлж байгаа. Тэр нь бол ямар ч байдлаар байж магадгүй. Ямар нэгэн байгальд явж байгаа ч юм уу, эсвэл ямар нэгэн уран зураг үзэх ч юм уу. Тиймэрдүү байдлаар хүн ямар нэг зүйлтэй тулгараад мэдрэх хэрэгтэй тийм зүйлүүд байж магадгүй. Эсвэл энийг биднэрт хүмүүс маш сайн мэдрүүлж чаддаг. Бидний зарны хайртай дотны хүмүүс ч юм уу те. Хайр гэдэг зүйл бол угаасаа хүний амьдралын хамгийн чухал хэсгүүдийн нэг. Тэрнтэй адилаар хүний амьдралаас шаардаад байгаа зүйл нь зарим нэг хүнийг хайрлах ёстой гэж магадгүй. Гэхдээ хайрлаж хайрлахдаа яг бүрэн дүрэн хайрлах тийм үүрэг даалгавар амьдрал биднэрт өгч магадгүй. Яг тэр үнийг үнэхээр аз жаргалтай болгох, тэ амьдралынх нь нэг хэсэг болгох, тэр хүнийхээ тэ өмнөөс нь хариуцлага үүрч эхлэх гэдэг. Тиймэрдүү зүйлүүд бас байж болж байна. Энэ бол 2 дугаар байдал нь. За тэгээ 3 дахь байдал нь өөрийнхөө зовлонгийнхоо эсрэг шин хандлагатай болох. Тэгээ энэ дээр нэг сонирхолтой жишээ би өмнө ярьжсэн байж магадгүй. Нэг залуу ихтер нь нас бараад тэгээд айгүйх гашууддаг байсан юм л да. Тэгээд энэ дээр Виктор Франкл яг нэг өөр өнцгөөс харах тийм өгсөн бохгүй юу. Тэгээд хэрвээ штэ энэ залуу ихнэрээсээ өмнө нас барсан бол ихнэр нь тэр бүх зовлонг авч харах байсан байж штэ. Ихнэр нь гашуудж үлдэх байсан байж штэ тэгээд амьдралыг тэр арай нэг жоохон өөр өнцгөөс арай өөр хандлагаар гаргаад ирсэн байгаа байхгүй. Яг тэр зүйлт өөрөөр ойлгоод тэр үйл явдлыг өөрөөр ойлгоод шинэ утга учир өгөөд тэр үеэс хойш энэ залуу тэр хамаг те дотоод тэр зовоод байдаг зүйл нь алга болсон. Яг гэвэл ихнэраас дараа өгч байгаа гэдэг нь ерөөсөө л ихнэр нь өөрөөс нь өмнө өгсөн болол тэр гашуудж үлдэх байсан тэр зүйлээс авраал гарч байгаа тийм утга учиртай тийм зүйл болж байгаа болохоор гэд цаашаа амьдрахад хамаагүй утга учиртай болж эхэлсэн. Миний амьд гарсан те манай ихнэр насаараа би амьд гарсан нь илүү шалтгаантай биш те гэдэг тийм утга учиртай. Тэгэхээр тэрнтэй адилхан хүний амьдралд үнэхээр эмгэнэлтэй, үнэхээр хэцүү, зовлонтой зүйлүүд зөндөө тохиолддог. Тэр үед бидний амьдралаас шаардж байгаа зүйл бол амьдрал биднээс шаардж байгаа зүйл бол амьдралд арай нэг өөр хандлагатай болж эхлэхийг шаарддаг. Бүх зүйлийг буруутгаад те бүх зүйлийг хараагаад зүхээд тэрнээсээ илүү зүгээр л за бодит байдал бол юм байна. Надад ийм зүйл тохиолдсон юм байна. Одоо ирээдүйд би ингэж те хохирогчиг амьдраад хаашаач хүрэхгүй юм байна. Хаашаач хинрүүч хуруучлээд би ямар ч нэмэргүй юм байна. Гэт шин хандлага үүрч эхлэхтэй. Эсвэл энэ шин утга учирыг олж нээж байгаа. Би тэр зүйлийн төлөө л одоо ажиллаж эхлэе. Хичнээн надаа яа ийм онцгой зүйлүүд тохиолдсон ч гэсэн би энэ бүх тохиолдсон бүх зовлонтэй бүх харсан мэдэрсэн учирсан зүйлүүдээ илүү их хүчрхэг байдлаар илэрхийлээд ижлэг нь надтай зовлон амссан хүмүүстэй туслах ч юм уу тийм байдлаар шин амьдралд өөр хандлагыг олж авч байгаа, шин харах үнцгийг нээж байгаа, шин утга учирыг бий болгож байгаа тийм зүйлийг шаарч иж магадгүй. Тэгэхээр ийм 3 зүйл байна. Энэ 3 сэдвийн дагуу өөрөөсөө асуугаад үзээрэй. Амьдрал танаар юу хэлэх гээд байна вэ? Юу шаардаад байна вэ гэдэг талаар. За хэдүүлээ өөрсдөө болж чадах болох ёстой. Тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.